За манайха оройн минь шүү. Тэгээ ямар ч тач гэсэн нөгөө тунтия дүү охиныхаа одоо талига зохиныхаа одоо орцсон хэлцүүлэг гэдэг юмд очиод цаг 50 минут гадаа зогссон уцаж яхан бэрсэн. Тэнийг бас одоо машин додлоо зөнгөлсөн байгаад лайв хийж байгаа шүү. Ерөнхийдөө бол бас Монгол улсын шүүх Шний байгальдаа одоо Монголын ард түмэн итгэл үнэншил бас сэргэж шүү. Үнэхээр сайн байж шүүх. Одоо энэ заван балиар алуурчин итгэлийн өмгөлөгч мэрэгэн гээд өмгөлөгч тийм ээ хууч өмгөлөгч бас шүүхэд хойшлуулж өгөх хүсэл гаргасныг бол хүлээж авсангүй. Тэгээ одоо ямар ч одоо гин буруугийн шүүх хурал 1-р сарын 22-нд болох юм байна. Өнөөдөр бол ерөнхийдөө тэмцдэг дуу хоолой болдог иргэд маань ирсэнгүй. Тэгээд ямар 1 сарын 22-нд бол маш олон иргэд ирэх байх гэж миний хувьд бол найдаж байгаа. За тэгээд Монгол улсын ерөнхийлөгч болсон бидний бэлэг тэмдэг болсон тийм үү? Монгол улсын 3 сая 5-600 иргэдийн бэлэг тэмдэг болсон Монгол улсын ерөнхийлөгчтэй хандаж шилжгээд энэ Монгол улс 1946-48 онд нэгдсэн үндэсний байгууллагад дэлсэх өргөдлөө өгч хүсэлтөө өгсөн байдаг. Тэгээд 1961 онд дэлхийн 101 орноор нэгдсэн үндэсний байгууллага Монгол улс ирсэн. За тэгээ одоо яасан байх нүгэл элбэгдэж ирэх хүзүүгөө хулгайчиг ерөнхийлөгч байх үед Монгол улс цаазын ялаас татгалзаж цаазын ялгаа улс орн болсон. Одоо цаазын ялаг элсэн сэргээгээч гээд төмөө олдон ч бол хүсэлтэй байгаа. Ер нь ингээд онц ностойгоор хүн амны гэмт хэрэг үйлдэх бас бага насны хүүхдийг хүчирхийлж амнаасын хороох тийм үү энэ онц ноцтой юм гэмт хэрэгүүд дээр бол цаазын ялын зөв залуу байх нь зөв юм аа гэж бодож байгаа. Миний хувьд бодож байгаа. Яг надтай адилхан маш олон иргэдүүд байгаа гэж бодож байгаа. Өнөөдөр яагаад энэ Монгол улсад энэ төрлийн гэмт хэргийн юу боохгүй байна? Тийм олон ихсэж байна. Нийгэм тэр чигээр харгисалтай байна. Үнэхээр нийгэм тэр чигээр харгисалтай байна штэ. Харин ч өнөөдрийн шүүх хурлын гин буруугийн шүүх хурл бас янз бүр болгоод ингээд боркор хэргийн буцаачих гээд айжлаа. Миний хувьд бол ямар ч гэсэн эргүүнийхээ үүргийг биелүүлээд ямар ч гэсэн 15 цаг нойрд очиод 16 цаг 55 минут хүртэл гадаа байсан. Ород нь хажиг төлөвлөд 80 копи ус яг үлжчихсэн одоо амир хүйтэн. Ер нь тэгээд монголчуудаа бид нар ингээд алын өмнө аюулгүй сонин шүү өдөр ингээд давхсаа гэж ихтгэн хизээ гів гинтхэн энэ мал эмнэлгийн эмчнэр одоо ингээд үг үзэл бодлоо илэрхийлдэг болоод жахсдаг болчихоо та нар. Та нарын тэр мал эмнэлгийн тэр 1000 төгрөгөөр мал тарих марих залин мөнгө муу гэд ингээд төрцгөөс нэг чих хооронд чинь хүний амнаас ингээд үнгүүдэд 8 шин гэмтэргийн одоо нөрцөн хэлцүүлэг гэдээсэн одоо үзэл бишээ тэр алуурчин давг дорж хүсэлтэл яасан мө гэж ойлгож байгаа. Ийм чухал өдөр тийм биш дээ олон иргэдийн анхаарал сарнсан үед ингээд гів гинтхэн одоо юу болсон гэмээр баахан хүмүүс гарч лооцсон бариад ингээд талбайтар ингээд жагсаад мал эмнэлэг бид нэр өстө бог малыг 1000 төгрөгөөр яадаг маадаг юу гинэ одоо нэрээ та нар өнөөдөр хомдол нэгээд ахын байхгүй заяа малчтаа энэ мал эмнэлгийн гаруудаа та нар шиг олон хувийн эмнэлэг малын эмнэлэг хувийн нохоо шувууны эмнэлэгтэй зөндөөлтийн эмчнэр байгаа шүү та нар үнэнгийн жилгээ тийм биз дээ үнийн бодит хэмжээнд тэр штэ тэгээд их сонин шүү. Өнөөдөр би бүр гайхчлаа өнөөдөр айгүй олон тэмцдэг дуу хоолой болдог иргэд ирээд жагсаал дээр 11 сарын 17-нд маш олон иргэд жагсаал дуу хоолой болоод байсан. Өнөөдөр яагаад 70-30 бүгдээрээ та нар тэр Атлантын гээд ээжд бид нар өнөөдөр дэмжлэг болоод дэм болох ёстой шүү дээ Монголын ард бид нар цор ганцаараа байлаа. За хэвлэлний итгэрчилөө болсон сэтгүүл зүйн сайдуудад маш олон хэвлэлийн байгууллага ирсэн байлаа. Өнөөдөр ямар ч гэсэн Монгол улсын шүүх зөв шийдвэр гаргаж байгаа байна гэдэгт бол би бас итгэл өндөр байгаа. Би тэр хуу шүүхтэй итгэх ёстой. Ямар ч энэ олонний одоо юунд хараанд орцсон энэ өндрийг авсан энэ аимшиг энэ гэмт хэрэг энэ зааван гаж донтон алуурчин балиар цуврал манек алуурчин новшнууд тийм биз дээ. Ямар ч хуулийнхаа хамгийн өндөр санкцийн арга хэмжээ хуулийг ялын санкцийг бол авах ёстой гэж бодож байгаа миний хувьд бол. Тэгээ 1-р сарын 22-нд ямар ч гэсэн гин буруугийнхын шүүх хурал болох юм байдаг шүү. Иргэдээ ирээд ядарч үзэл санаагаараа бид нар ингээд дэмжиж авах ёстой шүү гэж бодож байгаа. Өнөөдөр гарч ирээд өмнөх нэг 10 сарын 17-нд болдог нэг шүүх хурлын юунд 5 дээр болсон шиг ээж гарч ирээд
үсэл бодлоо илэрхийлжсэн. Тулдаа өмнө өнөөдөр бол юм ярьсангүй. Тэ өнгөөлч нь тайлбар өгөөл ингээд тарлаа. Ер нь бол ерөнхийдөө Монгол улсад энэ цаазын ял гэдэг юм бол хэсэгчлэн байх ёстой байна гэж бодож байгаа. Ер нь онц ноцтойгоор онц хэцгийг бага насны хүүхд хүчирхийлэг хүний амь насыг санаатаагаар хөнөөх энэ гаж донтон алуурчд бол ерөөсөө ялын дээд хэмжээг өгжөмөр байгаа байхгүй юу? Өнөөдөр ингээд та нар ингээд бодлоо дэлхийд хүний ихээр нэг номерт одог Америкийн нэгдсэн улс өөрөө цаазын ялтай. Тэгээ өөрөө цаазын ялтай. Ялын санкцны яадаг байх нь бол 120 140 жилийн ялтай. Монгол улсад энэ ялын санкц нь бага байна гэж бодож байгаа. Үнэхээр бага байгаа. За ингээд намайг цаазын ялын татар шүгэл үлээгээд төмөө олонд ингээд нэг үс бодлоо илэрхийлээд ингээд гараад ирэнгут нь хүмүүс намайг зарим хүмүүс намайг шүмжилж байгаа. За ингээд хамаагүй цаазын ялтаа олж гомод гим зэмгүй хүмүүсийг цааздаад байх вэ гэд ингээд ярьж байгаа. Ер нь тэгэл аимшиг гимтрийг үлдээл хүн амьтны амнаас хөнөөгөө янз бүр болохгүй бол эвүүгээ яасан гэж цаазын ял авч идгээ. Тийм үстэй. Харин одоо энэ хууль зүйн сайд Б2 шүгүүлүүдээс адагшлыг заазаадаг хууль бол Монгол улсад байх ёстой гэд тааш таны нэртэй тийм пост явж илээ. Болд би бол дэмжиж чинь хууль зүйн сайдаа дэмжиж чинь. Нин яаралтайгаар ер нь энэ цаазын ялтаа орноос ингээд нэрээ цаазын ялгүй орноос нэрээ татгалзах ёстой гол субъект чинь Монгол улсын ерөнхийдөө Жухнагийн өрсөлдөж таа байхгүй юу? Хуулиндаа тийм юм шиг байгаа. Тэрээс нь улсын их хурлын дарга энэ хууль зүйн сайд одоо ерөнхий сайд мэд хүсэлт гаргаад энэ өөрчлөлтөг субъект биш юм шиг байгаа. Биш. Ер нь үнэхээр дэндүү энэ нийгэм аимшигтай харгас хэрчий балмад огоодстой үнэхээр аимшигтай. Ар араасаа л энэ гимтэргүүд ар араасаа хөрөөд гарч байгаа. Энэ аимшигтай гимтэргүүд. Миний бие бол ингээд цаг өргөж төмөө олныхоо төлөө дуу хоолой босныхоо шагналд нь өнөөдөр Бадарч Гандамөр гэдэг энэ пэйж хаяг маань ингээд 35 мянган дагагчтай мөртлөө ингээд ямар ч тандалт байхгүй. Би сүүлийн үед 200 хүний нүд харсангүй манайхаа. Яг ганцхан хүний юм нь шүү. Гэтэ яг зүгээрээ өнөөдөр миний лайвыг үздэг миний Facebook пэйж хуудсын найзууд маань бол жинхэнэ Монгол улсын иргэд байхгүй. Үнний дуу хоолойг өнөөдөр сонс төмөө олдон цааш нь түгээдэг би та бүхэндээ баярлалаа. Би та бүгдийг итгэлийг хизээж алдахгүй. Надад ер нь ямарваа нэгэн итгэлээ алдах, ямарваа нэгэн тэмцлээсээ ухрах тийм үү? Хоошоо гидих хүн ер нь хэсэг ярьсандаа л байх шиг хамгийн сайхан юм байхгүй шүү дээ. Хүн ер нь тийм биз дээ. Ямарваа нэгэн нийгмийн энэ аимшиг гэмт гэрэг тийм үү? Ингээд төмөө олон маань ер нь тэгэл бид нар очиход ёстой. Ер нь нөгөө нэг тэмцээ жагсаад ингээд хоорондоо хэрэлцээд алцаад байдаг нөгөө олон жагсагчдаар тэмцэгчдээ та нар яагаад ирсэнгүй та нар? Та нар хачир дээр ийм л усууд байхгүй юу? Яг үнэн гэлэхэд ийм л усууд. Тэр Үнэнбаазов намын дарга Отгонбаатар гадаад аялал яваад байгаа юм шиг үлээ. Тэр Одонгоо гэдэг дүү охин л бол сүргэлэн дайраал бөөнөрө сүрчин дарж юм бол одох шиг үлээ харж хагаад. Ер нь тэгэл ерөнхийдөө тэгээд өнөөдөр ингээд сошиал ертөнцид хин нэг нэгэ ялдаг субъект та нар биш штэ. Тийм биз хин нэг нэгэ моолох яг үнэн гэлэхэд зүгээр үнэхэрийн тэгээд янз бүрийн Отгонбаатар янз бүрийн ямар хөнгөжж баяжаагүй та бизнес хийгээд хөдөлмөр хийгээд хүн баяжиж болно. Хөдөлмөр хийгээд амьдрал нь сайжирч болно. Тэрийг үүсэхгүй штэ. Тэрийгээд шалгадаг гурван байгууллага хууль ёсны байгууллага шалгуулад баримт толгой гаргаад төмөө олон ил болчихно гэжтэй. Тийм биз дээ. Тэгээл дэн дээр чинь тэгэл одоо тэгэл янз бүрээр болоод тэр эмэгтэй Одонгоо гэдэг тэмцдэг эмэгтэйр бол дайраа давштаад янз бүр болоод ах юм. Ямар хэрэгтэй ерэн зүгээр ой. Алин юм чи үний юм үннээр сайхан штэ. Би дотроо боддгийм л да ерэн зүгээр энэ хорвоо дээр нэг амьд явсных хороогийн тоос хөдлөж яваа иргэнийхээ хувьд хүнийхээ хувьд бол нэг хүний хараад иччихгүй шиг тийм биз дээ. Янз бүрийн муу муухай явчихгүйсэн гэж боддог. Яхвэ миний тэр хоосон нойтон гуйлагчин миний царай муутай, миний мөрөө амартай, миний эмзэг бүлэг бол өстө огт байдлыг байхгүй шүү дээ. Би ядуу байна уу? Би тасархаа хамартай байна уу? Би баян өшөөд нийтийн байранд амьдрна уу? Бүр огт байдлыг байхгүй. Тий огт байдлыг байхгүй. Ер нь бол Монгол улсын эрүүгийн хуульд нэг яаралтай өөрчлөлт оруулмаар байгаа юм л да. Бага насны хүүхэд хүчинтсэн, амь насын хороосон энэ гаж донтон алуурчдод ердөө ялын дээд хэмжээ гэдэг зүйл заадыг өгөх ёстой юм аа. Одоо жишээ нь энэ цаазын ялтаа цаазын ялгүй орноосоо татгалзах гол субъект нь одоо субъект хүсэлт өгөх субъект болохоор Монгол улсын эрүүл ухнагийн өрсөх юм байна л да. Энэ нь хэр удаад энэ үнэхээр гарч болдгоо одоо ийм
болохгүй сэдвүүтэй бол одоо ядаж тэр хүн халаад байгаа хүний амь насыг онц хэрцгийгээр ингээд баламтаар амь насыг авч яваад байгаа энэ адарч дээрээс тэр гямдан гэдэг амьсгийн шоронгийн зүйл заалтыг нь 15-аас 20 жил болгоод ядаж ялын санкц 40-50 жил болгоо л доо. Тэгж байж нийгэм цэвэрших ёстой байхгүй. Тэгж байж нийгэм интерлийн гэмтэргээс нийгэм аврах юм. Аюулгүй сонирн байгаа та нар одоо хар дөнгөж сайхан 2 минутын өмнө 20 гаруй хүний нүд орж иж байсан. Ийм богинохон хугацаанд ерөөсө хүний нүд нь ингээд багасаад ингээд явсаар агаад байхгүй болсороо 5 4 3 2 1 гээд ингээд миний хаягийг ингээд репортлоод байдаг юм аа. Аюулгүй зовлонтой юм аа нэрээ. Тэгэхээр ерөөсө монголчуудаа бид нар нэг нэгэндээ л хайртай байцгаая. Амьдлаад бие биенээ хайрладаг байцгаая. Хин нэгнийг зовлон Монголын ард бид нар угаасаа нэмгэлэх ёстой. Бүгдээр л хамтдаа дуу хоолой болох ёстой. Би бол дотроо тэгж л боддог. Цаг үргэлж тэгж боддог, цаг үргэлж өөрийнхөө энэ дуу хоолой тэмцэж байгаа дуу хоолойн төлөө эзэн бай гэж боддог. Үгүй ямар сони юм бэ нэр би. Ингиж хүний сошиал төрөл хүний эрхэнд энэ бити халтаач тороолуудаа ой. Би ингэж хэлмээр тороол аримуудаа та нар ой. Өнөөдөр 35,000 дагагчтай пэйж би нэг удаа би бусдж үзээгүй. Над буст авах мөнгөч байхгүй. Нэг удаа буст гэдэг юм гэж үзээгүй. Яг өөрийнхөө өнөөдөр байгаа хаяг маань. Ингээд хүний тоо багасаад ингээд алга болоод байх ямар сони юм бэ нараа нэрээ. Гайхамшигтай. Минхээ нэр ямар ч урамгүй бах юм. Заашд ингээд маш олон сэдвийн талаар ярмаар байдаг. Дуу хоолойгоо илэрхийлмээр байдаг. Ингээд цаанаас нь ингээд хориглоо, цаанаас нь репорт блоклоод 35,000 энэ пэйж Facebook найз дагагчнаар маань одоо пэйж хаягн дээр миний лайв одоо зарим ихэнхдээ нь гардггүй гэж байна. Ямар очтой би бүр гайгаад ах юм. Яаж хүнийг ингэж репорт, яаж блоклохоор ингээд хүнийг ингэж үнс юм шиг болгочтой байна. За тэгээ манайхан тэгээд үзэж байгаа цөөхөн ч гэсэн Facebook найзууд маань шеэрлээд өгөөрэй тий. За би Facebook компанид бол маш их хомдолтой байна. Иргэн хүнийхээ хувьд тийм биз дээ. Ингэж хүнийг ингэж тамталтгүй болгодог, ингэж хүнийг ингэж дуу хоолойг ингэж боомлдог. Тийм үү? Энэ байдлаа болооч. Эсвэл нэг мөсөн энэ нэг бадаж гандамар гэдэг хаягаа та нар устгаа хийчээ цаанаас нь бүр амар. Би шинээр дахиад хаяг нээгээд дахиад дуу хоолойгоо төмөө олондоо түгээгээд явъя. Ийм амар заваа хүний ихэнд хадчдаг. Энэ зүгээр энэ асуудал одоо ягаад миний хаяг ийм болж байгааг бол ерөөсө трол дайрам гэдэг юм чинь энэ трол дайрам гэдэг вант тус чинь энэ Facebook орчин эзэлчээд дээ ш трол орчин. Зогсоо заггүй хідэн зуугаа ингэдэг гэж байна. Зөв зүйлийн төлөө дуу хоолой болоо зөв зүйлийн төлөө ингээд дуу хоолой болоод явхаар дэрэг чинь янз бүрийн олон юм дагагчтай хаягнаас хідэн зуугаар орж зэрэг репорт хийдэг юм байна. Бадаж гандамрын хаяг бол голид репортлчих юм надад очоо. Тэгэл цаанаас нь танталтгүй тэгэл нэг Facebook-оос нь та хамаа намаг юм ярьсан байна гэдэг. Та яасан юм зөрчсөн байна. Манай юу хуулиасаа зөрчсөн байна гэдэг ингээд хориг тавиад идэг. Айгуу тэнэгээ. За манайхаа тэгээ ямар ч 1-р сарын 22-нд олон залуус ирээрээ иргэдээ заяа бүгдээр ирэн ши манайхаа. Би л 1 сарын 22-нд очдгоор очино. 1 сарын 22-нд энэ муу гаж донтлон адарч цуврал адарч маник адарчдын гин буруугийн шиг болох юм байл шүү. Тэгээд маш олон сэтгэлдээрээ бас отгон тэгээд өөхөө зовлонгоос хуваалцнаа гэдэгт би найдаж байгаа шүү. За баярлалаа манайхаа.